Би өөрийнхөө үнцээ хөрсөн дургуулж, соёогоо газрын гадарга дээр гарган, нарны гэрлийг харж, навчин дээрээ шүүдрийн тусал байгаасай гэж хүсэж байна гэлээ. Удалгүй тэр хүсснээрээ сайхан ургажээ. Харин хоёр дахь үр хэлсэн нь: би маш их айж байна. Хэрвээ би үндсээ хөрсөн дургуулвал харанхуйд юу болж байгааг яаж мэдхий? Хэрвээ би газрын гадарга дээр соёогоо дэлгээд сайхан ишээ гэмтээчихвэл яа? Мөн дэлбэгээ дэлгэхэд өт идчихвэл яах юм бэ? Бүх юм аюулгүй болж сайн нөхцөл бүрдтэл зүгээр байсан нь дээр гэж хэллээ. Ингээд тэр удаан хүлээв. Хаврын нэгэн нартай өдөр нэг дахиа тариан талбай дээр гүйж яваад өнөөх ургаагүй үрийг олоод идчихжээ.